Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За манай Сурхан ихний сурхан төв маань 2018 оны 1 сард үүсгэн байгуулагдаад эдгээр 8 дахь жилийнхаа нүрийг үзэн тасалдгүй үйл ажиллагаа явуулсан Монголын анхдагч ихнэрийн сурхан төв. Бүгд найрамдах Солонгос улсын сурхан тусламж үйлчилгээний тусгай хөтөлбөрийг уламж хамгаалах ухааны ган барих ёстой хослуулан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ая тухтай орчныг бүрдүүлсэн сурхан тусламж үйлчилгээ үзүүлж байна. 24 цагийн турш ариун цэвэр халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор нарийн сурхан тусламж үйлчилгээг эмэгтэйчүүдийн гавьяа дэмж нарийн мэрэгсэн соёлогч, их баригч, уламжилтын зөвлөх бариач нар үзүүлж байгаагаараа манай соёлын бас нэг онцлог давуу тал юм. Уламжилтын зөвлөх маань галбаржуулан тураах байраа, сав агшаах байраа, умаа агшаах байраа, арцх нурууны байраа болон өхний зангалаа тайлах мөн мэрэгжлийн гоо сайханч ээжүүдтэй эмчилгээ хийхин зэрэгцээгээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Төрсэн ээжүүдэд зориулан мэрэгжлийн хоол зүйч, тогооч нарын хамтран гаргасан технологийн дагуу ээжүүдийн умаа савыг агшаах, сүүний гарцыг нэмэгдүүлэх шим тэжээлтэй хоолоор үйлчилж байгаа маань манай сулхан төвийн маань гол онцлог давуу тал юм аа. За сайн бяцгаана уу. Би их барих эмэгтэйчүүдийн эмчээр 40 жил ажилласан. Манай совилийн хамт олон бол төрсэн эхчүүдийг умаа агшлтын байдлын хянана, эход харж хянана. Гол манай үйлчлэгээ бол төрсэн эхчүүдийг бол амраах зорилготой. Няран тасгийн хамт олон бол хүүхдийн харан цагаар хөгүүлнэ. За тэр хооронд эхчүүд бас амарна. Энэ амарч явах хугацаанд их маань бариад бас орно. Нурууны булчингийн чангарал, тэр арцэг ясны өвдөлт эдгэрэг бол сайхан намдааж өгдөг. Ингээд завиргүй болоод ирэхээр сайхан амраад эндээс гарч байгаа маа. Торхой их нэраа сувилгын төвийн няран сувилагч болтор ирсэн байна. За нэраагаа 24 цагаар асархаа сувилгаа хийхдээ өглөө оройны ээлжээр тасралтгүй асархаа сувилгаа үзүүлгээ. Усанд оруулах, нэраа массаж хийх, ээж нартаа зөв амлуулах, өхний сүүний талаар мэдээлэл өгч эмчийн залтаар фото эмчилгээнд оруулдаг. Няраа хүүрхийн өмнө жинлээ, хөхөөсний дараа жинлээд хэдэн мэл сүү утаснээсээ хамаарат 2-3 цагийн зайтай хөхүүлж ээж нартаа заавар зөвлөгөө өгч тусламж үзүүлдэг. За би анхлан төрсэн ээж. За анхлан төрсэн ээжүүд маань л одорхэр хөхөөс хаах, хүүхдээ зөв хөхүүлэх ч гэдэг юм уу, иймэрхүү зүйл маш хүнд тулгардаг. Буруу хөхөө хөхүүлснээс болоод ээжийн хөх хагардаг. За тэрнээс үүдэлтэй нөгөө хөх зангирдаг, хатуурдаг гэдэг ийм хүндрэлүүд айгүй үүсдэг. Тэгээ энэ бүхнээс болгоомжилж урьдчилан сэргийлж их нэран асрагчид маань, мэрэгжлийн эмч нар маань бас ингээд зөвлөөд хүүхдээ зөв хөхүүлэхийн арга барилд суралцж байгаа нь бас таалагдж байгаа. Би бол кесар хаалганд орсон. Тэгээ кесар хаалганд орсон хүмүүст бол эхний 3-4 хоногт хөхөнд сүү ордоггүй. За хуурай буюу нэмэлт сүүгээр ингээд хүүхдээ угждаг. За энэ үед хамгийн гол нь ээж шим тэжээлтэй уураг ихтэй хөхөнд сүү оруулах хоол хамгийн чухал байдаг. За сорхон эхнэрийн сувил дээр болоо тэрхээр хөхөнд сүү оруулах шим тэжээл сайтай яг мэрэгжлийн хоол зүйчийн зөвлөж байгаа тэр хоолууд нь бас яг энэ хөхний гарцыг сайжруулахад их нэмэр болж байгаа. Кесар хаалганы дараа оюуноосоо болоод ээжүүд маань маш их үүдэлтийг нэдрээд тэрнээсээ болоод ингээ хамаг биеэ чангалсны улмаас хамаг булчингууд ингээд зангирчихсан байдаг. За харин эхнэрийн сувил дээр мэрэгжлийн уламжлалт бариа засалж эмч нараараа тайвшруулах буюу арцэг нурууны бариа засал болон бүхэл биеийн ийм бариа заслуудыг хийснээрээ зангирчихсан байгаа булчин маань эргээд суларч ядаргаа тайлах, алжаал тайлах иймэрхүү зүйлүүд болж байгаа. Физик эмчилгээнүүд бас хийхэн байдаг. Ер нь бол дөнгөж төрсэн кесар хаалганд ч бай, өөрөөрөө төрсэн ээжүүд ч бай эхнэрийн сувилалд хэвтэн эмчлүүлээд өөрийгөө болон хүүхдээ хайрлаад бас өөрийнхөө ядаргааг тайлах боломж бүрдэж байгаа нь хамгийн их таалагдж байгаа. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж ая тухтай орчныг бүрдүүлсэн мэрэгжлийн чадварлаг хамт олон элбэрл сайхан ээжүүдээ, энхрээ бяцхан өрсүүдээ ухтан авч үйлчилж байна.